Сайн байна хүмүүстээ энэ бичлэгийг үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээр би хөмсгөө та нарт гэрийн нөхцөлд яаж янзлалтыг үзүүлэх гэсэн юм аа. За би энэ бичлэгийг хийхийн тулд бараг сар гарan хөмсгөө ургуулсан байгаа. Тийм болохоор сайн хараад аваарай. Би ер нь анх хөмсгөө янзлж эхлэхдээ мэрэгжлийн хүнээр янзлж нэг удаа үзсэн. Тэгээд надаа жоохон таалагдаагүй, яг хүснээр нь хийдэг учраас би гэртээ тэгээд өөрийн гарын доорх материалаараа би хөмсгөө янзлж сурсан байгаа. Тэгээд ер нь ойрын 2-3 жилд хөмсөг бол маш их модонд ороод байгаа. Ялангуяа өтгөн урт хөмсгнүүд бол за тэгээд би танарт гол хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ үзүүлье. Ер нь хэрэглэж байгаа хайч зулгаагуур нь эртээ байх тусмаа сайн. Би бол энэ дөрвөн бүтээгдэхүүн бол яг гол хэрэглэх хэрэгтэй бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд энэ дөрвөн бүтээгдэхүүнүүдийг заавал хэрэглэх шаардлагагүй. Өөртөө байгаа хайч, зулгаагуур юу гэдгийг гарынхаа доорх материалыг хэрэглээрэй. За би хөмсгөө эхэлж зулгаахаасаа өмнө ямар нэг юм хийхээс өмнө би химжнэ. Өөрийнхөө нүүрэнд бас ясны бүтцэнд таарсан хөмсгтэй байх нь чухал. Хит их бас мод дуурайгаад тэгшхэн ч юм уу эсвэл хит угалзарсан хөмсг байснаас яг өөрийнхөө нүүрэнд чинь зогсон хэлбэртэй бас өтгөнтэй байвал их гоё харагдана. За тэгээд би энэ цагаан нүдний контур хэрэглэж байгаа. Яагаад тэгэхээр дараа нь арилахад амархан. Тэгээд цагаан өнгө чинь харахад амар. Тэгэхээр дараа нь хөмсгөө янзлж яхад маш их туслана. За би хөмсгний эхлэл болвол би энэ багс хэрэглэж байгааз. За багсч байна уу, савхч байна уу, ямар нэгэн нарийнхан зүйл авч агаад хамарныхаа үзүүрээс тэгш татаад хөмсгний эхлэл эхэлнэ. За хамарны үзүүрээс нүдний гол хүртэл татхад угалзрах хэсэг маань гарч ирэх ёстой. За хамарны үзүүрээс нүдний төгсгөл хүртэл чигээр нь татхад за хөмсгний төгсгөл гэсэн ийм 3 цэг байх ёстой юм шүү. Тэгээд энийгээ дагуулад би хүссэн хэлбэрээ гаргаж өгж байгаа. Хөмсгөнийхөө дээд тал бас доод талаасаа хэр их угалзарсан одоо хөмсгтэй баймаар байна, эсвэл хэр их тэгшгэн хөмсгтэй баймаар байна. Тэрийг том толинд бүтэн нүрээ харж агаад зурсан дээр яагаад тэгэхээр нэг нүдээ харж байгаа дараа нь нөгөө нүдээ харахад хоёр өөр болох магадлал маш их өндөр. Тийм учраас хоёр хөмсгөө хоёулангийн зэрэг харж агаад аль тохирсон хэлбэрээ гаргаарай. За би бол энэ цагаан контур хэрэглэж байгаа. Тэгээд энэ контурноос гаднах бүх өснүүд бүгд хусагдаж эсвэл зулгаагдах ёстой. Энэ цагаан хайрцагны дотор хөмсгч нь бол яг хэлбэр нь байх ёстой юм шүү. За тэгээд би том толинд байнга хоёр хөмсгөө ингээ нааш нь цааш нь сайн харж байгаад тэгээд дараа нь одоо бүгдээрээ хусах ч юм уу эсвэл одоо вакс хийсэн ч болно. Энэ зураасаа дагаад тэгээд ер нь ваксны дуртай бол вакс хийж болно. Зарим хүмүүс зулгаах дуртай, зарим хүмүүс хусах дуртай. Тэгээд өөрийнхөө сонирхлоос бас таарах юм шүү. За би одоо хөмсгнийхаа дээдлийг эхлээд янзлах учраас би бүх өснүүдийн доош нь саманж байгаа. За тэгээд би энэ хөмсг хусдаг энэ одоо юу гэмдэ хутаг гэх юм уу? Ингээрээ би хөнгөн доош нь дарж өгж байгаа. За энийг хэрэглэж байхдаа маш болгоомжтой. Анх удаа хэрэглэж байгаа бол 2 гараа хэрэглэсэн ч болно. Тэгээд чигчээ уруугаараа нэг хацарныхаа энэ ясан дээр тавиад тулгуур тавьж агаад дараа нь ингээ хөнгөн дарах бол энэ айгүй эртээ. Тэгээд хит хүчтэй дарчих юм бол энэ цагаан зураас руугаа орчно. Тийм болохоор маш болгоомжтой хэрэглээрэй. За одоо та нар харж байгаа би цагаан зураасаа дагаад цагаан зураас руугаа хит их оролгүйгээр би хөмсгөө хусч өгж байгаа. За би хөмсгийнхаа дээдлийг бол би хусдаг. Доотлыг нь бол би гараараа зулгаах туртай. Яг тэгэхээр хөмсгний энэ доотлын зохих бол надад хусгахлаар айгүй хурдан урагчдаг юм шиг санагддаг. Тийм болохоор би бүр ингээд угаар нь зулгаах туртай. За хөмсгний бас энэ яг голоор бас би зулгаах нь илүү дээр юм шиг санагддаг. Дээдл нь бол надад нэг тэгж хурдан ургаад байдаг юм шиг санагддаг. За одоо та нар харж байгаа би хөмсгнийхөө доотлын зохих бол ийм эртээ зулгаагаараар би
сайн зулгааж өгж байгаа. Бас л цагаан зураас руугаа хит орохгүйгээр. За одоо ингээд зулгаагаад болчлоо гэхлээрээ бүгдээ цагаан контур арилгана. Нүүр будаг арилгадаг юм шингэнэ. Хөвөнд шингээж агаад арилгасан ч болно. Эсвэл зүгээр тоник хэрэгэлсэн ч болно. Эсвэл зүгээр усаар арилгасан ч болно. За ингээд цагаан контур бүгдийг арилгасны дараа бүгдээ илүү нарийн засал хийн. За миний хөмсөг бол их шулуун. Тэгээд айгу урт ургадаг. Тийм болохоор би жоохон шингэлж өгөх дуртай. За шингэлж өгөхдөө би энэ багсаараа үсээ чигээр нь дээш нь өргөж агаад илүү гарсны юм би баг зэрэг тарж өгдөг байгаа. Энэ алхмыг хийхдээ хит их тайрвал одоо хөмсөгч нь маш авцсан юм шиг харагдана. Тийм болохоор маш богинохон тайрж өгөөрэй. За тэгээд хөмсөгний өсний чиглэлийг нь дагаад дээш нь өргөх юм шүү. Яг дээдлийн одоо энэ хөмсөгний эхлэлийн өснүүд болвол дээшээ ургадаг. Дунд хэсгийнх нь дали ургадаг штэ. Тэр дали ургасныг дали дээш нь татчихагаад хайчлана гэсэн үг. За тэгээд бүгдээрээ үсээ шингэлцэн болвол үсээ зулгаадаг зулгаагаараа илүү дутуулсан одоо түрүүн харагдаагүй ч юм уу эсвэл тэр цагаан нөгөө контурндоо болоод сайн харагдаагүй юм нарийн ажлуудаа хийгээд за ингээд миний хөмсөг засалт бол ингээд болчихлоо. Мэдээж хоёр хөмсөг бол яг адилхан төгс байна гэж байхгүй. Аль болох адилхан болох гэж хичээж байгаа. Гэхдээ ямар ч хүний хөмсөг хоёр өөр байд юм шүү. Тэрийг бас санаарай. За ингээд хөмсөг будалд руугаа оръё. Би ер нь бол ихэнх өдрүүдэд би хөмсөгний харандаа хэрэгэлдэг. Мэдээж би Anastasia Beverly Hills-ийн гэл хэрэглэх дуртай. Гэхдээ тэрийг өдөр болгон хэрэглэнэ гэхлээр жоохон хит их тод бас цаг ордог юм шиг санагддаг. Тийм учраас би өдөр тутмын энгийн ажил руугаа явахдаа би ийм face shopping номер 3 гэсэн ийм харандаагаар би хөмсгөнийхөө талыг нь будаж өгөөд тэгээд уртлын талыг нь би тэнээр уусгаж өгдөг байгаа. Яг тэгэхээр миний хувьд бол хөмсгөний эхлэл маш гоё уусчихсан зөөлхөн байхаар гоё харагддаг. Тийм учраас би энэ тэн хэрэглэдэг. Яг л тэн нь илүү гоё уусцсан, зөөлхөн, натурал харагддаг учраас би хөмсгөнийхөө эхлэл хэсгийг нь ийм саагүй бор тэнээр уусгаж өгдөг байгаа. За ингээд би бүх нүрээ будаад дуусчихсан байгаа. Энэ бол өөр бичлэгэнд орох бодолтой байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол нүур будал маань ингээд дуусаа. За тэгээд энэ бичлэгийг үзсэн бүх охид бүсгүүчүүд залуучуудтай маш их баярлалаа. Энэ бичлэгийг байнга үздэг хүмүүстээ маш их баярлж байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэгэн дээр дахин уулзцгаая. Bye.